Улсын хурлын дарга ирэх гишүүдээ улсын хурл Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний Монгол улсад 2024 оны 9-р сард хийсэн албан айлчлалын үеэр Монгол улс Орос улбаны улсын засгийн газрын хоорондын газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай болон Монгол улсад агаарын хуулийн түлш нийлүүлэх тухай хэлцээрүүдийг байгуулсан. Монгол улсад агаарын хуулийн түлш нийлүүлэх тухай хэлцээрийн төсөл нийлүүлэлтээс гадна татвар хөрөнгө оруулалтыг тодорхойлох заалтууд тусгагдсан. Иймд олон улсын гэрээний тухай хуулийн дагуу улсын хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж гишүүдээс ирүүлсэн саналын дагуу Орос улбаны улсын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн. Үүний үр дүнд хэлэлцээрийн үндсэн их болон түүнд өөрчлөлт оруулах 6 зүйл бүхий протоколын төслийг эцэслэн тохиролцлоо. Монгол улсын ерөнхий сайдын 2026 оны 81-р захимжаар олгосон эрхийн дагуу миний бие 2026 оны 4-р сарын 17-ны өдөр Москва хотноо Орос улбаны улсын эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Севильевтай тус протокол гарын үсэг зурсан болно. Энэхүү хэлцээрийг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой нөхцлүүд бүрдэх юм а. Нэгдүгээр агаарын хөлгийн түвшний хангамж баталгаажиж Чингис хаан олон улсын нисэх бодлын үйл ажиллагаа засралтгүй үргэлжлэх нөхцөл байдал бүрдэнэ. Хоёрдугаар олон улсын стандартад нийцсэн түвшийг дундын зуушлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэлт хийх боломжтой болно. Гуравдугаар төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж нисэх бодлын шатхууны хангамжийн байгууллагын үйл ажиллагааг хариуцсан менежментийг өдөржин зохион байгуулах боломжтой болох юм а. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед дээрх хоёр хэлэлцээр хамтдаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүн түлш шатхууны нийт хангамжийн аюулгүй байдал онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд агаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжих, шатхууны хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор боловсруулсан тус хэлэлцээрийг улсын хурлаар сойрхон баталгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.